Бидний амьдралд тулгарч байгаа асуудал ганц таны асуудал биш. Харин ойлголтын, хандлагын, заримдаа нийгмийн алдааны үр дагавар байж болно. Судалгаа 71 нэвтрүүлэг сэтгүүлч судлаач хамтдаа баримт судалгаа, бодит тестээр тулгуурлан нийгэмд тулгамдсан асуудлыг задлан шинжилж, зөв онцлон шийдэл рүү хөтлөнө. Даваагаас баасан гараг бүр 12 цаг 5 минутаас гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион болон гэр бүлийн радио 104.5 пэйж хуудасаар хүрч байна. Радио 104.5, 84.5 долгионтой хамтдаа байдаг сонсогч танд шинэ 7 өдрийн мэндийг хүргэж байна. Ингээд судалгаа 71 нэвтрүүлгийнхаа даваа гарагийн дугаарыг сонсогч танд бас өргөн барьж байна. За, гэр бүлийн радиогийн 2 дугаар студид гэр бүл судлаач, сэтгүүлч амар санаа гэр бүл судлаач инх цолбоноор судалгаа 71 нэвтрүүлгийн даваа гарагийн дугаар дээр ажиллахад бэлэн болоо суусан байна. Тэгээд амраадаа өдрийн мэндийг хүргэе. За, өдрийн мэндийг хүргэе. Гэр бүлийн радио 104.5-ын 7 хэмжиж 1 огт ураатай судалгаа 71 нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар нэгэн чухал сэдвийг хөндлөнө. Энэ сэдв бол Монгол гэр бүлийн харилцаанд монголчуудын амьдралд ихэнх хэрэгтэй сэдв байгаа. Юу вэ гэхээр гэр бүлээс гадуурх бэлгийн харилцааны асуудал, за араар тавилтын шалтгаан, нөхцөл байдлуудын талаар бол өнөөдрийн хувьд ярилцах болно. Тэгээд судалгаа 71 нэвтрүүлгийг та гэр бүлийн радио 104.5-ын пэйж хуудас болон 84.5, 104.5 гэсэн радио сувгуудаар үзэж сонсох боломж байгаа шүү гэдгийг хэлэхэд таатай байна. Тийм шүү. Хойш миний чихвчний дуу жоохон чахлаад өгчдөг хөө. Бүр цаасан. Чихвчний дуу ер нь бол бүгдээрээ яг нэг жиг тулцсан байгаа юу тий? За. Нэг юм уу хоёрын тан дээр дарчвал нөгөө энэ доогоор юу гараад ирт юм бэлээс. Судалгаа 71 нэвтрүүлгийн маань танилцуулга. За тэгээд сонсогчд маань биднийг радиогоор сонсохоос гадна нэвтрүүлэгтэй манаас шууд холбогдох боломжтой. 9986 104.5 гэсэн маань эфирийн утас бол нээлттэй байгаа. Тэгэхээр бит хоёрын ярилцж байгаа сэдвээр өөрийнхөө үзэл бодлыг хэлэх, бас яг ингэдэм билээ гэдэг амьдралын туршлагаа хуваалцах, ингэхгүй тул бүгдээрээ ингэцгээ гэдэг уриалгыг ч гэсэн та хэлэх бүрэн боломжтой байгаа шүү. За тэгээд нэвтрүүлгийг маань бас ойр тойрны хүмүүстэй, эргэн тойрны хүмүүстэй share гэсэн одоо текстийг дээр дарснараа хуваалцах бүрэн боломжтой. За, Монгол гэр бүлийн одоо харилцааны өнөөгийн байдлаар өөрчлөлт гэсэн одоо 2025 оны судалгааны тайлан материал одоо бидний гарт байгаа. За, энийг бол их сурвалжин гэр бүл хөтөлмөр нийгэм хамгааллын яам, хүн ам хөтөлмөр нийгэм хамгааллын одоо сургалт судалгааны хүрээлэн хамтраад энэ судалгааг бол хийсэн байгаа. За, энэ судалгаа маань болохоор зэрэг одоо 2004, 2010, 2019 онуудад хийгдэж байсан. За тэгээд үүнээс хойш 6 жилийн дараа буюу 2025 онд хийгдэхдээ 4 сэдвийн хүрээнд хийгдсэн байна. Ямар сэдвүүд ялангуяа гэр бүлтэй холбоотой бүлэг нь болохоор 4-р бүлэг байгаа байхгүй юу? Магадгүй та бас яг гэр бүл хөтөлмөр нийгэм хамгааллын яамны сайтаар орох юм бол энэ материалыг бас авах бүрэн боломжтой. За тэгээд энэ материалын одоо 4-р бүлэг буюу гэр бүлийн тулгамдж байгаа асуудал гэдэг тал дээр 4-ийн 1 нь гэр бүлийн зөрчил маргаан гэдгийг бол Амрат 2 төрүүчийн за баг 2 3 дахь одоо тий даваа гарагийн өмнө ярьсан. За гэр бүл туслалт шалтгаан үр дагаврыг болвол манай сэтгүүлч, сэтгэл зүйч, сэтгэл судлаач Баясагч бол Амраа 2 маань ярьчихсан тий. Судалгаа 71 нэвтрүүлэгтээ. За тэгээ өнөөдөр бол яг энэ одоо судалгааны 4-ийн 3 буюу гэр бүлээс гадуурх харилцаа түнд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг судалсан ийм судалгааны материал дээр бит хоёр бас ярилцах гад ингээд сууж байна. Тэгээд хэдийгээр бас нөгөө гэр бүл туслалтын шалтгаан үр дагаврыг ингээд ярьчихсан ч гэсэн түрүүн би бас ингээд сонирхоод харлаа л да. Монгол улсад 2024 онд 14225 одоо гэрлэлт бүртгэгдээд за өмнөх оноос 18%-аар буурсан. Одоо нөгөө гэр бүл болох сэтэл нь гээд буураад байна шүү дээ. Тохиолдлууд нь буураад байна. За тэгээд гэр бүл туслалт бол 4463 бүртгэгдэжсэн. За энэ бол 2024 оны байдлаар шүү дээ. Гэсэн чинь мөн адил 6.6%-аар бас ингээд буурсан. За гэрлэлт 2020-оос 2022 онд өссөн боловч 22-оос 24 онд эргээд буурсан. Харин гэр бүл цуцлалт 2020 оноос хойш өсөх хандлагатай байна. Тэгэхээр түрүү удаа ярьжсэн зүйл нь юу вэ гэхээр зэрэг гэр бүл болох шалтгаан нь ч буураад болсон хүмүүсийнх нь одоо тий салах тэр юу нь ч гэсэн гэр бүл туслах энэ байдлууд нь ч гэсэн буураад байгааг ингээд харж байна гэд. Тэгээ энэ нөгөө нэг бас сонирхолтой зүйл байсан юу гэхээр судалгаанд оролцсон хүмүүсийн одоо хүүхдтэй байх тохиолдол бага байх тусмаа гэр бүл салах одоо тэр шалтгаанууд нь их байна гэж одоо тий судалгаанд гарсан байна.
Өөрөөр хэлбэл 1-2 хүүхэдтэй байх тохиолдолд 34.8% буюу хамгийн өндөр гэж байгаа байхгүй юу? Харин хүүхдийн тоо нэмэгдэх тусмаа гэр бүл цуцлах тэр шалтгаан одоо тий бага байна гэж энэ судалгаан дээр ингээ харагдаж байгаа. Яалтчгүй нөгөө хитрхээ олон хүмүүс бас тий тэр эрэгтэй эмэгтэй хоёрыг ингээ дагаад хувь зайн шидэгдэх чаа учраас та энэ хүмүүсийнхаа ирээдүйг бодоод бас салаад яах вэ? Яг төдий хэмжээгээр бас гэрэлсэн нас нь урт байгаад байна шүү дээ тий. Тэгээ урд өмнө ингээл хараад ууралдаг, цухалдаг, гівчгүй гэдэг байсан болвол одоо удаан амьдрах тусмаа тэр цуцлуулах хамтдаа байх хүслүүд нь арай нэг өөрчлөгддөг тий. Олон бас яг гэр бүл судлаач нар, сэтгэл судлаач нар хэлдэг шүү дээ тий. Яг жинхэнэ гэрлэлт бол тэр 15-аас 20 жил дээр бас үүсдэг шүү. Тийм учраас аль болохоор төвчээрээ тисээрээ гэдэг ийм зүйлсүүдийг хийдэг шүү дээ. За туслалтын тал дээр яг энэ сонирхолтой зүйлсүүд байгаа ч гэсэн бит хоёрын цаг бас хүрдэг юм аа. Тэгэхээр хоёлаа цаашаа яг сэдв рүү явчих тий. Гэр бүлээс гадуур харилцаа түнд нөлөөлж авах хүчин зүйлсүүд яг судалсан тэр судалгааных нь материал руу бас орё гэж бодож байна. За тэгэлгүй яах вэ? Тэгэхээр ер нь бол гэр бүлээс гадуурх бэлгийн харилцааны асуудал гэдэг бол Монголын нийгэмд хурцаар яригдж байгаа, хөндөгдөж байгаа чухал сэдвүүдийн нэгэ. Тэгээд ер нь бол яг энэ нөхцөл байдлыг хуульчилж, за хуулийн хүрээнд дасан сэргийлж Батбэх гэр бүлийн уур амьсгал үндсийг дэмжинэ гэдэг бол одоо Монгол улсын хувьд бол их чухал байна л да. За харамсалтай нь гэвч гэр бүлийн хуулийг бол батлахгүй яваад байна. Энэ гэр бүлийн хуулийг батлахгүй яваад байгаа нөхцөл байдлууд бол эргээд л нөгөө гэр бүлийн орчинд байгаа энэ араар тавилт хурам эхлэлт эдгээр асуудлуудыг улс ортой шийдэх, энийг улсгэж болохгүй шүү гэдэг нөхцөл байдлыг иргэд маань ухамсарлах энэ нөхцөл байдлуудыг бол ер нь үгүй хийчихэд байна. Тэгэхээр хууль байхгүй ч гэсэн бид нэр хүний ёс зүйтэй, хүний ёс суртахуунтай, хүний нийгмэн дээр бид нэр амьдарч байгаа. Тэгэхээр болж игэл яг энэ нөхцөл байдлыг ухамсарлаж үндсэн шингээхийн тулд та өөрөө хүн шиг хүн байх нь өөрөө чухал байгаад байна. За тэгээд судалгааны материалуудаас цөмө танилцуулбал тий. За тэгээ танилцуулъя. Тэгээд уг нь бол нөгөө шинжилсэн найруулгаар чинь гэр бүлийн юм асуудал үүсгэж байгаа тал нь 10 хүртэлх сая төгрөгийн одоо тий торгуул төлөх энэ гэсэн залтууд бас орж ирж байгаа юм билээ шүү дээ. Зарим хүмүүст бол нэг их мөнгө бол биш, бага мөнгө тий. Хоёр дахь амьдралаа ингээд сэлсэн ч яах вэ гэж боддог ч ихсэн бодож болох ч гэсэн нөгөө талаар эн чинь хариуцлага шүү дээ. Бүхэл бүтэн нэг хүний амьдралаар ингэж тоглож болохгүй шүү дээ гэдгийг бас суулгасан энэ төрлийн заалтууд амьдрал дээр бас хэрэгтэй л байгаа юм л да. За яг судалгаанд оролцсон хүмүүс бас яг энэ тал дээр ямар дүгнэлтүүд, ямар одоо бас дүнгуудыг тоо олголтууд л ярихгүй шүү дээ. Хэлж байгааг бас харьяа гэж бодож байна. За өнөөгийн гэр бүлийн харилцаанд одоо тулгамж байгаа асуудлуудын нэг бол гэр бүлээс гадуурх одоо энэ харилцаа гэдэг түрүү манай амраа маань бол ингэ хэлж байгаа. За тэгээ гэр бүлийн зөрчил маргаан ч гэсэн үүнээс болоод бий болж байгаа. Гэр бүлээс гадуур харилцаа нь гэр бүл цуцлалтанд нөлөөлж байгаа голлох хүчин зүйлсүүдийн нэг нь болж байгаа нь судалгааны дүнгээс одоо ингээ харагдаж байна гэж одоо тэ судалгаагаа эхлүүлсэн. За үүнтэй холбоотойгоор гэр бүлээс гадуур харилцаа үүсгэхэд нөлөөлдөг хүчин зүйлсийг авч үзэхэд. За эмэгтэйчүүдийн хувьд анхаарал хадамж дутах гэдэг одоо энэ шалтгааны 67%-аар бичсэн байна. Ер нь бол тэгдэл юм билээ тий. Яг асуудал үүснээ дараа ирчүүд нь бол чи ойлгохтойхон байсан бол гэдэг юмыг хэлдэм билээ. За энэ дээр бол бас яг тэр талын өнгөөс бас харагдсан биш үү? 67% нь эмэгтэйчүүдийн анхаарал дутагдах үл ойлголцол нь 49.5%. За энэ нөгөө нэг яг нэг судалгааны материал энэ 136 дахь хуудсан дээр байгаа шүү. 7 дээр нь магадгүй зурган байдлаа байж болно. За бэлгийн харилцаанд таарамжгүй байх нь 27.2% гэсэн байна. За тэгээд гэр бүлээс гадуур харилцаа үүсгэхэд эдгээр зүйлсүүд бол ихээхэн нөлөөлдгөө гэдэг ийм тоонууд бол харагдаж байна. За харин эрэгтэйчүүдийн хувьд гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэхэд нөлөөлдөг хүчин зүйлс нь ерөнхийдөө эмэгтэйчүүдийнхтэй ижил боловч тодорхой ялгаа ажиглагдж байгаа. За үүнд тухайлах юм бол анхаарал халамж дутагдсанаас үүдэлтэй гэж үзсэн эрэгтэйчүүдийн хувь нь эмэгтэйчүүдийнхээс 9.7 бага. Харин үл ойлголцлоо шалтгаалсан гэж үзсэн нь 6.4 бага. За харин эхнэр нөхрийн хоорондын зай хол байдал гэр бүлээс гадуур харилцаа үүсгэхэд нөлөөлж байна гэж үзсэн эрэгтэйчүүдийн хувь эмэгтэйчүүдийнхээс 4.1%-аар илүү байна гэж энэ асуулгад хандсан хүүсийн үзэл хандлагын одоо ийм ялгааг харж болохоор байна. За энэ дээр яг 137 дугаар хуудасаар ингээ харж ин л да. Анхаарал хадамж дутах гэдэг нь 67% та эмэгтэйчүүд хэлсэн байна. Эмэгтэйчүүд тэгээ нөхөр намайг ингээд төдийл анхаардаггүй тий намайг инхрээлдэггүй ч гэдэг юм одоо ингээд тий намайг хаана явж ийн яаж ийн гэж анхаарал тавьдаггүй гэдэг 67%-аар бүсгүүчүүд хэлсэн бол эрчүүд 57.3%-аар
Ирчүүд бол бага хэлсэн байна. За хоёр дахь нь үл ойлголцол дээр эмэгтэйчүүд 49.50%-тай бит хоёр бараг л 50%-аар хэлсэн мэт үл ойлголцоо дагаа учраас энэ араар тавилтын асуудал үүссэн гэсэн бол ирчүүд 43%-аар. Гэтэ ер нь ойролцоо явж шүү. За бэлгийн харилцааны хувьд энэ нөгөө хол байгаа байдал нь ирчүүд харин өндөр хувиар хэлсэн байна. 30.1%-аар. Бэлгийн харилцаа ингээд хол багаас болоод бит хоёр ингээ араар хуурах араар тавих асуудал үүссэн гэж хэлсэн болвол бүсгүйчүүдийн хувьд 26%-аар илэрхийлсэн байна. Бэлгийн харилцааны таарамжгүй байдал гэдэг одоо ийм зүйлээр ирчүүд эмэгтэйчүүд 27 28 бараг л адилхан хэлсэн байна. За тэгээд санхүүгийн асуудал энэ одоо бэлгийн харилцааны одоо араар хуурах энэ хууралтанд бас нөлөөлж байна гэдгийг бүсгүйчүүд 22%-аар хэлсэн бол ирчүүд 20%-аар хэлсэн байна. За ер нь дийлэнхтэй ингээд агуулгыг хараад ах юм бол бит хоёр яг нэг хосын харилцааны ямиг илэрхийлсэн биш тий. Хосын харилцаанда нэгэндээ анхаарал тавихгүй эсвэл одоо юу гэдгийг таарамжгүй тэгээд яг энэ нандин харилцаа ингээд бидний амьдралд ингээд дутагдсанаас гэдэг зүйлсүүдийг хэлээд байгаа. Тэгэхээр хосын харилцаа гэдэг маань одоо юу гэдгийг үр хөвгттэй болсноос эхлээд тий. Тэгээд хүүхдийн тоо олон болсноос эхлээд ер нь л хүүхдүүд рүү ингээд анхаар авчдаг. Тэгээд завгүй байснаас үүдэлтэй хит их ачаалтай ажил одоо тийм ингээд нөгөө ажил төрөл хийдгээс үүдэлтэй бинийг анхаарах анхны шигэ гой халуун дулаа үгсийг хэлэх нэг одоо юу гэдэг тийм анхааран сонсох би чамдаа тийм шүү юм шүү чи минь юм шүү тийм шүү гэдэг сайхан дулаа үгсүүдийг хэлэх ч гэдэм үү тохиолдлууд ингээд хэлэхгүй байдалтай бол үүдэлтэй тийм учраас манай хосууд бас энэ судалгааны дүнг харахтаа би нэрээ хосоо хэр анхаардаг вэ хосын харилцаан дээр бит хоёр хэр одоо тий гой халуун дулаан тотн байна вэ гэдгийг бодолцоосоо энд яг нэг жижигхэн зөвлөхөд яг ийм эрүүл тэгээд бинийг ойлгож хүлээж авдаг халуун дотнд харилцаатай хосуудыг бол 7 хоногт 3-4 удаагийн бэлгийн харилцаатай байгаасаа гэдэг ийм зөвлөмжийг бол өгдөг. Тэгэхээр энэ тоонд одоо тэгэхээр бас яг ийм нэг нүгэл ярилцж байгаа учраас бас хэлэхэдтэй хосууд маань хэр тавтамжтай байдаг вэ те гэтэл магадгүй төрөлт рүү эсвэл одоо юу гэдэг хол байгаагаас ингээд үүдэлтэй эсвэл бит хоёр ингээ ойлголцохоо болцсон гэдэг байдлаас болоод сардаа нэг хаяадаа нэг хүүхдүүд хамт унтдаг учраас бүр тийм байхгүй хагас жил амьдарч ийн гэдэг хосууд басгүй олон таарлддаг шүү. Яг зөвлөгөөн дээр. Тэгэхээр манай хосууд бас яг энийг анхаараасай гэж бас жижигхэн зөвлөчмөр байна. Бэлгийн харилцаа бол хосуудын дунд байдаг хамгийн чухал, хамгийн дотн, хамгийн нандин тийм зүйл л дээ. За гэтэл орчин цагт бол нөгөө боож хаадаг асуудлууд, хол хөндөй байдаг асуудлууд, буруу хараад хөвчдөг асуудлууд энэ бүхэн чинь өөрөө юунаас их үндэстэй вэ гэхээр мэдээж одоо нөгөө халамж анхаарал дутснаас болоод гэдэг түрүүний хэлсэн судалгааны тоо баримтуудыг дочиг давтаад явах. Энэ дээр гарч байгаа нөхцөл байдлуудаас анхаарахад, анзаарахад судлаачны зүгээс хэлмээр санагдаж байгаа гол зүйл нь юу вэ гэхээр гэр бүлийн амьдрал хосын харилцаанд анхаарал хандуулна гэдэг бол таны сэтгэл санааны чинь бараг 80% байдаг. Гэр бүлийн харилцаанд анхаарал хандуулж хайртай дотны хүмүүстэйгээ халуун дотн мэдрэмжтэй байна гэдэг бол та өөрийнхөө амьдралын 90%-ыг авч явж байгаа гэж та үзэж болно, дүгнж болно. Хүн гэр бүл дотроо хамаг сайхан уур амьсгалтай, хамаг сайхан зүрх сэтгэлтэй, эерэг, өнгөтэй өдтэй, гэгээлэг тийм дурсамжуудтай ямар нэгэн асуудал үүсгэхэд тэрнийгээ бодитоор шийдэж чаддаг. Хол байсан ч гэсэн ойр юм шиг байж чаддаг. Хоёулаа маргалдаад үзэл бодол таарахгүй зөрчилдсөн ч гэсэн ард нь инээгээ дэвлэрч чаддаг. Тэр асуудлын ард гарч чаддаг. За дээрэс нь хин хэнийгээ хайрлан халамжлан, хин хинтэйгээ халуун дулаан мэдрэмжийг үлдээн гэж ханилчаад эцэст нь ингээд би чамаас халамж анхаарал авчдаг. Өөр хүн надад энэ үгийг хэлсэн учраас, өөр эмэгтэй өөр эрэгтэй надад таалагдсан учраас би энийг хийсэн гэдэг ийм тоог, ийм дүнг одоо тавина гэдэг бол өнөөдөр та гэр бүлийн боловсрал байхгүй байна. Сэтгэл зүйн боловсрал байхгүй байна. Өнөөдөр та бэлгийн боловсралч байхгүй байна. Энэ боловсролуудыг та эзэмшээгүй учраас үнэхээр одоо баригдахгүй бол нууц амрахтай байсан ч ядیں۔ Баригдахгүй бол араар тавьсан ч ядیں۔ Угаасаа энэ бол физиологи хэрэгцсэн шүү дээ. Тийм учраас би энэ физиологийн шаардлагыг одоо гүйцэхгүй гэдээ ядیں۔ Эхнэр угаасаа ингээд бураараа тавьтаад байгаа юм чинь нөхөр хоол байгаа юм чинь гэдэг энэ хандлагыг ерөөсөө үүсгэнэ гэдэг ерөөсөө байж болохгүй зүйлээ. Бэлгийн харилцаа гэр бүлээс гадуурх одоо энэ бэлгийн харилцааны асуудал гэдэг бол яг хосын харилцаанд үнэхээр их хортой цаашдаа харилцааны олон талт зөрчлийг бий болгодог. Хин нэгэ үнэлэх үнэлэмж, хиндээ итгэх итгэл гээд олон нөхцөл байдалд тэгтээ дараатай ийм муухай хүчин зүйл.
Тэгэхээр энэ нөхцөл байдлыг ухамсарлаж болж өгвөл гэр бүлдээ үнэнч байна гэдэг бол өөрөө өнөөгийн гэр бүлийг үүсгэсэн өнөө цагийн бүхэл хүмүүст хамаатай хамгийн чухал зүйл юм болов уу гэж тийм. За олон нийт маань гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаа болон яг энэ араар тавилтын асуудлын талаар юу гэж хэлдэг судалгаанд бас ямар дүн үзүүлсэн талаар нэг юм асуумж байна л та. Гэр бүлээс гадуурх харилцаа байж болох хэсэг насны ингээ бүлгийг судалж харсан байна. За тэгээд 72.3% нь огт байж болохгүй гэсэн ийм дүнг хэлэхдээ яг энэ байж болохгүй гэдэг 72%-ийг 18-аас 34 насныхын түлхүү илэрхийлсэн байна. Тэгэхээр ингээ харахаар бас яг бидний ирээдүйг гэрэл гэгээтэй байгаа юм шиг тий. За нөгөө тэгвэр 35-аас 49 насны хүмүүсийн 69% нь бол юу гэж үзсэн бэ гэхээр зэрэг насны бүлгээс харахад нас ахих тусам гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаа байж болохгүй зүйл гэж үзэх нь тодорхой хэмжээнд ихссэн. Харин залуу байх тусмаа огт байхгүй гэж үзсэн байна. Тэгэхээр 35-аас 49 насныхан болохоор зэрэг 69%-аар байж болох зүйл гэсэн юм хувилбарыг төвшүүлсэн байна. 50 нэмэх насныхан болохоор зэрэг бас яг хэлж мэдэхгүй байна гэдэг ийм хувилбараар 65.3% хэлсэн байна. Ийм юм биш үү? За би энийг буруу ойлгочих. Байж болохгүй гэдгийг заяа 18-аас 34 насныхны 79% илэрхийлсэн. 35-аас 49 насныхны 69% нь. За тэнгуүтээ 50 нэмэх насныхны 65% нь илэрхийлсэн байна. Яг 18-аас 34 насныхны байж болохгүй гэдэг ийм хатуу үзэл бодолтой байгаа нь 12% юм байна. Маш бага хувь. Тэ яг 35-аас 49 насныхан эд нөгөө асуудал үүсгээд байгаа гэж үзэж болох уу яг тий. Ялангуяа гэр бүлийн хувьд бол эд амьдрах нас шүү дээ. Амьдрах насандаа байгаа хүмүүсийн маань 19.1% нь болохоор зэрэг байж болохгүй зүйлээ гэж хэлсэн. Тэгэхээр яг энэ нөгөө үзэл бодлыг яг эрүүл тэ зөв гэж харж байгаа хувь нь айгу бага байгаад шүү дээ. Гэтэл болно гэж хүлээн зөвшөөрж байгаа. За цэвэрхэн мэддэхгүй тэнийг зохицуулаад хийвэл хийгдэ гэсэн хувь нь дийлэх бүх насныханд дийлэх байгаад байна л та. Тэгэхээр энэ эргээд юу хэлж байгаа гэхээр зэрэг бидний нөгөө хүмүүсийн маань яг гэр бүлийн талаарх яг эрүүл гэр бүлийн талаар ойлголт ер нь ямар байгаа вэ гэдэг мөн чанарыг дахиад ингэ бодож үзэх хэрэгтэй болчихж штэ. Тэгээд үнэхээр сэтгэл алдраад цаана айж амьдралтай болсон бол тэгээд явхаас яах вэ гэдэг үзэл бодолтой хүмүүс нь бүх насныханд дийлэх нь байгаад байна гэсэн үг байхгүй. Тэр жоох ийм эмзэглэмэр тий. Тэгээд энэний цаана байгаа хүүхдүүд яах вэ? Яагаад тисээ төвчээд анх ингээд насан эцэс хүртэл амьдралынхаа эцэс хүртэл хамтдаа явна гэж амлсан хань ижлээ хуурах хэвээр болохгүй болоо тэгээд хуураад явна гэдэг дээр яагаад ийм ард иргэд маань ийм гэж олноороо дийлэх хувь нь бас нэгдмэл байна вэ гэдгийг ингээд харахад бас жоохон эмзэглэмээр санагдчихэв судлаачдын хувьд бол за үүнтэй холбоотойгоор гэр бүлээс гадуурх харилцаанд 3 дахь читгэдэд хариуцлага тооцох нь зөв гэж судалгаанд оролцогчдын 63% нь хариулсан бол 17.9% нь хариуцлага тооцох нь буруу штэ гэж хариулсан байна. Сонин л бас тааван харин судалгаанд оролцогчдын 19.1% нь буюу 20%-аар гэр бүлээс гадуурх харилцаанд хариуцлага тооцох нь зөв эсвэл буруу эсэх талаар тодорхой байр суурь илэрхийлээгүй, тодорхой хариу өгч чадаагүй, хариуцлага тооцох нь зөв гэж хариулсан оролцогчдын дийлэнх нь эмэгтэй оролцогчд байгаа болвол хариуцлага тооцох нь буруу гэж хариулсан оролцогчдын дийлэнх нь эрэгтэй оролцогчд байна гэж гарч ирсэн байна. За судалгаа 71 нэвтрүүлэг танд өнөөдөр гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаа түүний хүчин зүйлүүд шалтгаанууд энэ бүхний талаар ярьж байна. Тэгэхээр яг радиогоор сонсож байгаа сонсогч та 99861045 гэсэн мессеж шууд утсан дээр болон мессежний дугаар дээр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж яг энэ сэдвтэй холбоотой та бас юу гэж бодож байна вэ? Үнэнч байдал, үнэнч бус байдлын үн цэнийн талаар та ер нь хэр сайн мэдэх вэ? Энэ талтай холбоотой илэрхийлж ярих зүйлээ та яг эфирийн шууд утсан дээр шуудаар холбогдож орж ирээд ярилцах боломжтой. Утсыг дахиад хэлье. 99861045 гэсэн утас байгаа шүү. За мөн гэр бүлийн радио 104.5 гэсэн радиогийн албан ёсны пэйж хуудсан дээр нэвтрүүлэг маань лайв стримээр хурж байгаа. Тэгээд дүрсээр үзэж байгаа хүмүүсийн хувьд ч гэсэн яг өнөөдрийн дугаартай холбоотой та энэ тал дээр яг юу гэж боддог вэ? Өөрийнхөө санал сэтгэлдлийг бас коммент хэсэгт нь илэрхийлж болно шүү гэдгийг дуулгахад таатай. Тэгээд ер нь бол бид нар
өөрсдөө үн цэнийг бүтээдэг. Эсвэл үн цэнгүй байдлыг бий болгодог. Таны өмнөөс шийдвэр гаргаад таныг хүчээр яг энэ хууралт араар тавилт гэдэг зүйл рүү түлхдэг ямар ч хүн байхгүй. Энэ бол таны үн цэн, ухамсар, хандлагын асуудал. Гэр бүлийнхээ үн цэнийг хэр их ойлгож байна вэ гэдгээс хамаарад ямар одоо хүчин зүйлийг өөрсдийнхөө амьдрал зөвшөөрөх үгүй юу гэдэг энэ сэтэл бодол бол өөрөө их чухал. Дэлхийн нийт одоо даяарчлагдж байгаа, глобалчлагдж байгаа гэж ярьж байгаа. Хүн бол өөрөө эрхтэй байж болно. Хүний эрх гэдэг зүйл бол өөрөө тухайн хүнийг ямар байхыг тодорхойлдог биш. Харин ямар хэм хэмжээтэй, ямар ёс зүйтэй амьдрахыг зааж өгдөг хууль эрх зүй болоод ёс суртахууны хамгийн том одоо диаграм гэж хэлж болно. Гэтэл өнөөдөр хүний эрх гэдэг мөртлөө одоо бусдаа явуултах нь, хэн нэгэнтэй одоо таалагдсан үнтэйгээ унтаж хэвтэх нь, one night хийх нь, гэр бүлээ хуурах нь, энэ бол миний эрхээ. Энэ бол миний л амьдралаа гэж ярьдаг мөртлөө яг энэний чинь ардталт яг ямар үр дагавар байгаа вэ? Таны энэ эдлээд байгаа эрхий чинь ардталт ямар сөрөг хүчин зүйлүүд байгаа вэ? Ямар үн цэнгүй байдал байгаа вэ? Энэ эргээд таны үр удам энэ бүхэнд хэрхэн яаж нөлөөлөх вэ? Яг одоо энэ нөхцөл байдлын талаар бас нэг бодиттой тунгааж бодно гэдэг бол өөрөө чухал байгааг хэлмээр байна. Тэгээд ямар ч нөхцөл байдал үүсч болно, ямар ч харилцааны зөрчил маргаан гарч болно. Энэний ардталт нөгөө нэг хуурдаг араар тавьдаг үзэгдлийг энэ нөхцөл байдлыг болж өгвөл хийхгүй байх нь өөрөө чухал байна гэж хэлэх байна. За тэгэлгүй яах вэ те? За тэгээ сонсогчдаа судалгаа 71 нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаараар гэр бүлийг одоо хуурж байгаа, гэр бүлийн салах одоо шалтгаануудын нэг болж байгаа, гэр бүлээс гадуур харилцааны асуудал түнд нөлөөлж байгаа хүчин зүйл гэсэн сэдвтэй холбоотой судалгааны ажлыг за Монголын гэр бүлийн одоо өнөөгийн байдал гэж судалсан 2025 оны судалгааны материал гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яам хүн ам хөдөлмөр нийгэм хамгааллын яамны сургалт судалгааны хүрээлэнгээс гаргасан судалгааны материалыг гэр бүл судлаач Амар санаа, гэр бүл судлаач Игц Цолмон нарын одоо танилцуулан дүн шинжилгээ гарган ярилцж байгаа нэвтрүүлгийг хүлээн аван сонсч байна. Манай Алянка сэтгэлдүүлсэн байна. Өдрийн мэндэ нөлөөлж байгаа хүчин зүйлс донд эргэн тойрны мэдээлэл бас сошиал гэж бодож байна гэж сэтгэлээ илэрхийлсэн байна. Тийм шүү. Бас тийм нөлөөлөл бас байгаа тий. За очроод мөх цэцэг маань өдрийн мэнд гэж орчирсан байна. Өдрийн мэндийг хүргэе. За тэгээ нэвтрүүлэгтэй маань хамтдаа байгаараа 9986 104 5 гэсэн утсаар бидэнтэй шудраг холбогдох боломжтой. За одоо хоёулаа гэр бүл нөлөөлж байгаа нийгмийн хүчин зүйлсүүдийг хэрхэн бас оролцогчид хариулсныг харъя гэж бодож байна. Судалгаанд оролцогчдын үзэж байгаагаар гэр бүлийн орчинд нэмээс гадуур одоо хамгийн ихээр нөлөөлж байгаа нийгмийн хамгийн их нөлөөлж байгаа тулгымцсан асуудлыг тодруулахад хэд хэдэн хүчин зүйлсүүдийг онцлсан байна. За тухайлбал оролцогчдын 61% нь ажилгүйдэл гэж үтсэн байна. 39.2% нь үнийн өсөлт, 37.9% нь архитэлт, 34.7% нь ядуурл, 20.9% нь нийгмийн стрессийг гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлж байгаа гол хүчин зүйлсүүд хэмээн үтсэн байна. За дээрх үзүүлэлтүүд нь нийгмийн эдийн засгийн орчны докторгүй байдал, гэр бүлийн доктортой байдалд хэрхэн нөлөөлж байгааг бас харуулж байгааг нэг илэрхийлэл юм аа гэж хэлсэн. Бензиний үн өсчлөө гэдээ одоо хуураад байгаа. Үнийн өсөлт гэдэг чинь л их инээдтэй байна да тий. Үн өсөөд тэгээд тэгтээ бас нөлөөлж байгаа шүү дээ. За яаж нөлөөлөх? Нөгөө авдаг цалинд хөрөхгүй тэгэл өрөө тарах гэсэн чи хөрөхгүй сэтгэл санаагаар унаа явж байсан чи нэг айтайхан хүн таарлаад хоёлоо сэтгэл санаагаа дээшлүүлэхгүй гэл одоо тийм бас байж байгаа. Одоо яалтчгүй хариусан өмнөг өссөйг одоо бас яалтай байлээ тий. Яг ийм юу болвол байна. За судалгааны үр дүн оршин суугаа байршлаар нь харьцуулаад авч үзэх юм бол нийгмийн сөрөг нөлөөлөл өөр байдалтаар илэрч байна. Би бол тэгж бодож байна. Дундаж бүлгийнхэн бас нэг яг энэ талын тий юг бол хэлэх болов гэж бодож чинь тий талхны үн өссөн нь одоо ингэж тий гэр бүлээс гадуурх яхад нөлөөлж байгаа гэдэг талаар нь харж байгаа болоо гэж зүгээр таам гэлж байна. За тухайлбал нийслэл хотод амьдарч байгаа иргэдэд нийгмийн стресс хотчлд орчны сөрөг нөлөөлөл гэр бүлийн хүмүүс гадаад улсад амьдрах явдал татварын ачаалал зэрэг өндөр түвшинд нөлөөлж байна. За харин орон нутагт амьдарч байгаа иргэдэд ажилгүйдэл, гэмт хэргийн өсөлт, архитект зэрэг нь нийгмийн сөрөг хүчин зүйлсүүд илүү хүндрэл дарамт байгаа нь судалгааны дүнгээс харагдаж байна гэсэн байна. За тэгэл энийг одоо ингээд хүснэгтэр харуулсан байна л да. Нийгмээс нөлөөлж байгаа хүчин зүйлүүд нөлөөллүүд байж болно. Хувь хүнээс нөлөөлж байгаа нөлөөллүүд хүчин зүйлээс байж болно. Үзэл бодлын асуудал байж болно. Итгэл үнэмшлийн асуудал байж болно. За магадгүй таны санхүү цалин мөнгө орлоготой холбоотой асуудалч байж болно. Ямар ч нөхцөл байдал байсан гэсэн
үнэнч байна гэдэг л өөрөө чухал л да. Тийм шүү дээ. Тэгээд та өлслөө гэд өөрийгөө зарна гэдэг чинь үнгүүдүүлнэ гэдэг чинь яг энэ хууралт нөхцөл байдлыг өөрийнхөө амьдрал зөвшөөрнө гэдэг чинь та өөрийгөө ямар үн цэнэгүй хүн бэ гэдгийг илтгэж байгаа нэг хэлбэр. Тэгээ орчин үед бол яг одоо энэ биеийн үнэлэлт гэдэг зүйл чинь далд хэлбэр рүү яваад орцсон. Энэ нөхцөл байдал бол ингээд нийгэмдэр бүр ингээд далд хэлбэрээр бүр ингээд явж штэ. Энийний арталт одоо яригддаг зүйлүүд нь юу вэ гэхээр нөгөө санхүү өгн аавна гэдэг маш олон группүүд байдаг. За нөгөө массажны хэлбэрүүд байдаг гэл маш олон юмнууд байгаа гэдэг. Тэгэхээр ямар ч нөхцөл байдал байсан гэсэн энэ нийгмийн хүчин зүйл, нийгмийн юм байхад би нийгмийн нэг эдис байна. Би ийм байна гэдэг хандлага чинь өөрөө эргээд өөрийнхөө гэр бүлийг үнгүүдүүлэх. Яг ийм нөхцөл байдлыг үүсгэснийг мэдсэний ард өөрөө тэр хосын харилцаанд ямар хүндрэл учирдаг вэ гэдэг энэ бодит нөхцөл байдлыг ухамсарлах нь л өөрөө чухал л та. Тэгээд болж игэл нөгөө өөрийнхөө алдааг л хамгаалдаг, өмгөөлдөг, бусад руу жигдэг, нийгэм рүү жигдэг, өөрийнхөө нөхцөл байдлыг ерөөсөө хизээч буруу гэж хүлээн зөвшөөрдөггүй. Энэ нөхцөл байдал чи эргээд л нөгөө таныг үн цэнэгүй, ухамсаргүй, магадгүй сэтгэл ханамж муутай ийм гэр бүлийн амьдралыг бий болгоход л одоо нөлөөлөд байна гэж хэлж болохоор байна тийм байна. Тэгээ яг хөө зөвөр яг энэ хэсэг дээрээс бас одоо дараагийн судалгаатай ингээд судалгааны үзүүлэлттэй холбоотой хэсгийг харахад хувь хүний, бие хүний биеэ авч явах байдал, магадгүй асуудал бэрхшээл тохиолдлоо гэхэд тэрийг бусдад илэрхийлэх, бусдад нэлцаах, бусд руу ингээд хэл хязгаарыг тогтоож чадахгүйгээр ингэж одоо тий оруулж бусдад жишээлбэл би энд нэг алдаа гаргасныхаа төлөө энэ хүн лөө дайрах чадвар дээр хүүхдүүдээ тэ яг зөв хүмүүжүүлэх шаардлага байна. Эцэг эхчүүд гэж бас ингэж урайлж сануулмаар байгаа байхгүй. За юу вэ гэхээр зэрэг бухимдлаа гэр бүлдээ гаргаж буй байдал хүүс хуваар гэсэн одоо хэсгийг ингэж танилцуулах чинь. Тэгэхээр ингээ харахаар тэнд цалин байгаа гэж болно. Ажил нь одоо юу гэдэг нь доктортой биш байж болно. Эсвэл ажилгүй байж болно. Тэглээгээд тэнд байгаа хүүхдийг гомдох. Тэнд байгаа хүүхдийн ээжийг юм уу аавыг хуурах ямар шаардлага байна гэдэг энэ ухамсар, энэ ёс зүйг бид нар хүүхдүүдэд ирээдүйн гэр бүлдээс төлөвшүүлэх хэрэгтэй болчих жоох байхгүй. Би стрессээ тайлж яана гэдэг уудаг. Би стрессээ тайлж яана гэдэг өөрийгөө бас яг ийм асуудалд оруулах шаардлага бол байхгүй гэдэг зүйлийг бас энд бүр ингээд дүрм журм болгоод хэлмээр юм уу. За энэ дээр бол ингэж байгаа. Ер нь бол судалгаанд оролцогчдын 58% нь ажил дээрээ болон гэр бүлээс гадуур орчинд үүссэн таагүй нөхцөл байдал, асуудал, бэрхшээл одоо юу гэдэг тэр зүйлээ гэр бүлийн харилцаандаа сүргээр нөлөөлж байгаагүй гэж хариулсан. 58%. За тэгээд энэ үзүүлэлт нь эрэгтэйчүүдийн дунд илүү өндөр байна гэж шүү. За харин оролцогчдын 30% нь ийм нөхцөл үүссэн ч гэр бүлдээ сөрөг нөлөө үзүүлэхгүй байхыг хичээдэг гэж хариулсан. Харин 10 орчим хувь нь маш таагүй зүйл тохиолдсон үед л энэ үйлдэлийг гаргадаг гэсэн байна. За 1.3% нь өдөр тутмын бухимдал, стрессээс болж дийлэхтэй гэр бүлийнхэнтэйгээ үйл цогцсон одоо таарамжгүй тэр харьцдаг. Эдгээр сөрөг хандлага нь эмэгтэйчүүдийн дунд эрчүүдээс харьцангуй өндөр хувьтай байна гэж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл таагүй зүйл тохиолдоход одоо гарч байгаагүй гэдгийг эрчүүдийн 61% нь хариулсан бол эмэгтэйчүүдийн 56% нь одоо ажил дээр нь юм уу гадуур явж байгаа таагүй зүйл тохиолдоход би тэрийг гэрлөөгөө ингэж нэлцаадгүй гэр бүлийн харилцаанд нэлцаадгүй гэдгээр ингэж хариулсан бол тийм тохиолдолд гарахгүй байхыг хичээдэг гэдгийг эрчүүд 28%, эмэгтэйчүүд 39%-аар. За маш таагүй зүйл тохиолдсон үед л одоо энийг би яалтчгүй гэртээ чирээд аваад орчдөг, их нэртэй нөхөртөө ууралдаг гэдэг байдлаар эрчүүд 9.1%, эмэгтэйчүүд 10%-аар илэрхийлсэн байна. Дийлэнхтэй ийм зүйлийг бол хийдэг гэж хүлээн зөвшөөрсөн тохиолдол нь 1.5%-аар эрчүүд ба эмэгтэйчүүд бол ялгаагүй харалтаа ингэж хариулсан оролцсон байна. Судалгаанд оролцогчдоос өөрсдийн амьдралын нөхцөл байдлыг сайжруулахын тулд төр засгаас ямар бодлого чиглэлийн дэмжлэг хэрэгтэй байгааг нь тодруулсан байна. За тэгээд 5 он тутмын нэг нь ажиллах боломж, ажлын байрын нөхцөл сайжруулах, 7 он тутмын нэг нь эрүүл аюулгүй амьдралд одоо амьдрах орчинд амьдралын баталгаа гэж хүссэн байна. 6 он тутмын нэг нь боловсролын систем, хүүхдийн хөгжил боловсролд анхаарах зэрэг хариултуудыг өгсөн байгаа нь хамгийн өндөр саналыг авсан байна.
Судалгаанд оролцогчдын орсон сууж байгаа байршлаас хамаарат тулгамдж байгаа асуудал болон хэрэгцээ, үйлчилгээ, дэмжлэгийн шин чанар, харилцаа адилгүй. Жишээлбэл ажиллах боломж, ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээ нь аль ч орон нутагт хамгийн өндөр хувиар илэрч байгаа. За Улаанбаатар хотод амьдарч байгаа судалгаанд оролцогчдын хувьд бол эрүүл аюулгүй амьдрах орчин хүсэж байгаа. Тэрийг бүртгүүлж өгөөч ээ. За тэгээд амьдралын баталгааг хангах, гэр бүлийн эрх зүйн орчныг сайжруулах, орон сууцны зээлийн дэмжлэг зэргийг одоо үзүүлэх ийм шаардлагатай гэж одоо ийм хариулсан хувилбарууд нь одоо нийгмийн зүгээс нөгөө гэр бүлийн асуудал тулгараад байна гэдэг энэ зөвхөн одоо яг үгүй араар тавих асуудал гэхээс илүү нөгөө гэр бүл маань бие биенийг ойлгоод эрүүл зөв одоо харилцаатай амьдрахад нийгмийн зүгээс ингэж нөлөөлж байна гэдэг байдлаар ийм дүнгууд бас ингэж гарч ирсэн байна л та. Гэхдээ судлаачдын хувьд бол юу гэж үзэж байгаа гэхээр таны амьдралд ямар ч сөрөг асуудал тулгарсан бай, сөрөг нөхцөл байдал үүссэн бай, энийг одоо бидний хамгийн том зорилго юу юм бэ? Сайн сайхан амьдрах, ад жаргалтай амьдрах, хамтдаа амьдарч байгаа тэр эрэгтэйтэй, тэр эмэгтэйтэй, өөрсдийгөө дагаад амьдарч байгаа бяцхан хүүхдүүдтэйгээ хоолтойч, хоолгүйч, өвчнөйч, зовлонтойч, эрүүл байсан ч баян хоосон одоо нөгөө гэрлэлтийн амлалт байгаа шүү дээ. Бүхий л цаг үе чамтайгаа ямар ч асуудлыг эцээ тултал хамтдаа туулнаа л гэж бид нар амлаж иж гэр бүл болдог шүү дээ. Тэгэнгүүт нэг жижигхэн асуудал эсвэл хамаагүй нэг асуудал тодорхонгууд нэгнийг араар нь хуурч эргүүлээд энийг судалгаан дээрээ одоо түр юу гэж хариулсан байла. Юу үнийн дүн өссөн чинь би ийм асуудал хийдгээ гэдэг байдлаар одоо чихнэ гэдэг. Одоо би бол энийг шалтгаан гэхээс илүү шалтгаан гэхээс илүү шалтгаан болж хуурж байгаа байхгүй. Ийм бити хандаасаа эхнэр нөхрөө бие биендээ гэр бүлийн одоо асуудал дээрээ асуудал тулгарлаа. Ханд нь ийм тулгарлаа. Хоёулаа энийг яаж туулах вэ гэдэг л өгүүлбэрийг асуудаг, хамтдаа ярилцдаг асуудал хамгийн эрүүл зөв байна шүү дээ. Тийм учраас огт асуудал тулгарахгүй гэр бүл гэдэг бол хамгийн эрүүл зөв гэсэн ойлголт байхгүй. Гэр бүл болгонд л асуудал тулгарна. Тэрийг хамтдаа шийддэг, хамтдаа давдаг. Түүнээс одоо нэг асуудал тулгарлаа гэж хин нэгэн хүнтэй хань ижлээ хуураад явна гэдэг чинь хамгийн зөв гаргалгаа биш шүү дээ гэдгийг бас ингээд сануулад хэлчмээр юм л та. Гэхдээ судалгаас аягүй сонирхолтой санагдчих шүү. За Алинка ява бичсэн байна. Ажил дээр эхнэр нөхөр гэж бас бие биенээ их өөгшүүлдэг гэж сонссон. 3 дахь хүний асуудал бол өөгшүүлэх, дэмжих юм уг нь биш байгаад байх юм аа. Санхүүтэй бас шууд хамааралтай байх шиг байгаа юм. Ирчүүд эхнэрээ залуужуулаад байгаагаас харахад хин нь илүү өөр сонголт хийж байгаа нь харагдаад байгаа хаа гэж бичсэн байна. Тийм шүү. Бас Ер нь бол яг нөгөө энэ тал дээр ингээд хичээгээд аль болохоор зөв эрүүл гэр бүлийн амьдралаар амьдрын шүүгээд амьдарч байгаа энэ хүмүүсийн хувьд хажуудалд ингээд нэг юм асуудал үүсгээд тэр нэг юм жижигхэн юмнаас болж нэгээ хуураа тэрнээс болж энэ нь чиний буруу байсан чи надад илүү сайхан бэлгийн харилцааны үйлчлэгээ үзүүлээгүйгээс ч гэдэг юм уу тийм байдлаар ингэж нөгөө нэг одоо юу гэдгийг хохирсон нэгэн лүг асуудлаа чихээд уушлахгүйгээд эвлэрхийн орон дахин асуудлыг үүсээ яваад байгаа нь ингээд игдүүцэд төрүүлдэгтэй хувь хүний одоо юм байдлаасаас харахад тэгэхээр ирээдүйд үүсэх гэр бүлүүд маань ингэж битгий амьдралдаа хандаасаа үнэхээр тэр мөрөөдлийн аз жаргалтай гэр бүлийг үүсгэхийн тулд бусад руу алдаагаа чихдэг тэр байдлыг битгий бий болгоосай бусад руу бас алдаагаа чихэхгүй тул та заавал яг энэ араар тавилт араар хууралт гэдэг асуудлыг бас үүсэхгүй байж болно шүү дээ гэдэг бас яг энэ уриалгыг бас төвшүүлмээр байна л та. За хоёлаа дүгнэлт хэсэг рүү оръё. Дүгнэлт хэсэг нь бас юу гэж судалгаан дээр буусан байна. Энэ талтай холбоотой зүйлүүдийг бас хоёлаа нэвтрүүлгийн сүүлийн оронд төргийн нэвтрүүлэг өндөрлөхөд 7 хүрэх минут болчихжээ. Хурдан юм а тий. Харин ч айгүй хурдан байна. За яг одоо нөгөө нэг энэ гэр бүлийн одоо харилцаанд тулгамдж байгаа асуудлууд гэсэн юм бүлэг судалгаа байгаа шүү дээ. Тэрний нэг нь араар тавилт гэж орж ирж байгаа байхгүй. Энэ судалгаа маань цаашаа хэрэгжүүлэхийг хүсэж байгаа бодлого насны бүлэг хуваараа бас явахын. Хэрэгжүүлэхийг хүсэж байгаа бодлого гэр бүлийн хэлбэр хуваараа явахын. Энэ нь өөрөө эргээд гарц гаргалгааг нөгөө оролцогчдоос бас яг юм хүсэж байгаа хэлбэрүүд байгаад байгаа байхгүй. Хэрэгжүүлэхийг хүсэж байгаа үйлчлэгээ яг ямар байршилд орон нутагт хотод ямар зүйлийг хүсэж जैन. За тэгээд насны бүлгээрээ ингээд явна. За тэгээд
энэний эцэст бол бүлгийн зөвлөмж нь бол гэр бүлийн харилцаа ойлголцлыг сайжруулахын тулд сургалт хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж гарч байгаа. Бие хүний амьдралаа авч явах, бие хүний халиваа асуудалд бэрхшээлд хандах хандлагыг одоо нэмэгдүүлэх зорилгоор юм сургалтын одоо зүйлсүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай. За архины одоо энэ хамааралтай энэ эдгээр хүмүүст бас одоо тохирсон архитектуртай тэмцэх хурцлан сэргийлэх цогц арга хэмжээг авах шаардлагатай гэсэн зөвлөмж гарсан. Санхүүгийн боловсрол болон дэмжлэгийг одоо дэмжлэгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмж гарсан. Хүүхдийн дэлгэцэн хэрэглээ донтолтод анхаарах хэрэгтэй гэсэн зөвлөмж гарсан. За мөн гэр бүлээ цуслуулсан эцэг эхчүүдэд үүрэг хариуцлагыг сайжруулах гэсэн зөвлөмж байгаа. Эдгээр бүгдээр том бүлгүүд болж хуурж байгаа байхгүй. За хамгийн эцэст нь гэр бүл цуслалтын талаар судалгаа мониторингийг одоо тогтмолжуулахаа гэсэн байна. За тэгээ энэ дотроо юу орж байгаа гэхээр үр дагаврын мониторингийг одоо тогтолцоо хөгжүүлэх, гэр бүл цуслалтын дараах нийгэм сэтгэл зүйн эдийн засгийн үр дагаврыг тогтмол судалж бодлогод тусгах, бодлогын шийдвэрт суур мэдээлэл ашиглах, аймаг нийслэлийн түвшинд гэр бүл цуслалтай холбоотой мэдээлэл шалтгаан үр дагаврыг нэгдсэн санг одоо бүрдүүлэх хэрэгтэй. Гэр бүлийн харилцааг дэмжих, гэр бүлээс гадуурх харилцааг бууруулах бодлого хэрэгжүүлээсэ. Тэ? За үүнийхээ хүрээнд гэр бүлийн маргаан салтай холбоотой хууль зүйн үйлчилгээ үзүүлэх, төвүүдээр дамжуулаад нийгмийн ажилтан сэтгэл зүйч хуульчийн зөвлөгөөг үзүүлэх нь шаардлагатай гэсэн ийм зөвлөмжүүд гарсан байна. Тэгэхээр үүнийхээ хүрээнд ч гэсэн манай гэр бүлийн радио, яг гэр бүлийн боловсрол олгох тэр нэвтрүүлэг уран бүтээлүүдийг яг мэргэжлийн хүмүүс одоо хийдгээ, хэрэгжүүлдгээ, тэгээд олон нийт маань бас яг энэ нэвтрүүлгүүдийг хүлээж авч сонсоод өөртөө амьдралдаа бас яг тэр хэрэгтэй зүйлсүүдийг тусгаж яваасай. Мөн манай бас Иртракц руу хандвал мэргэжлийн одоо яг бас энэ чиглэлээр цохилж байгаа тэр хүмүүстэй бас холбогдож сургалт зөвлөгөө мэдээллүүдийг авах бүрэн боломжтой байгаа шүү. За миний зүгээс төгсгөлд нь хэлэхэд одоо ингээл ийм болсон байна, тийм ийм болсон байна гэдэг судалгааны тайлангууд, дүгнэлтүүд, янз бүрийн юмнууд байдаг л да. Тэгээ эднэрийн нөгөө нэг уртл буюу асуудал үүссэн хойно нь хашгирах биш, нөгөө нэргсэн хойно нь хашгирах биш. Харин ийм зүйл байдаг шүү. Энийг даван туулахын тулд ингэдэг шүү гэдэг тэр суур зарчмыг, суур боловсролыг л одоо үн цэнтэйгээр олгоно гэдэг өөрөө чухал байна л да. Тийм. Тэгээ миний хувьд нөгөө хөдөө орон нутаг, сумдууд, аймагуд, хот гээл олон газраар явж сургалт хийдэг. Тэгээд гэр бүлийн одоо боловсрол олгох, одоо гэрэлтэн бэлтгэх гэдэг энэ нэг хөтөлбөрийн агуулгыг шингээсэн. За нөгөө талдаа яг ахлахангийн сурагчид ЕБС-ийн зориулсан зөв амьдралын эхлэл гэдэг сургалтыг оюутнуудад за мөн ахлахангийн сурагчдад ингээд заахад тэр хичээлийн ард юу гэж хэлэгддэг вэ гэхээр ямар хэрэгтэй юмыг олоо сонсчваа. Ямар хэрэгтэй зүйлийг мэдээд авчваа. Энийний ард би яг таны хэлснээр өөрийнхөө амьдралыг ингээд зурж үзнэ, дүрсэлж үзнэ, төлөвлөгөө зохионоо. Энэ бүхэн чи их чухал юм байна гэж хэлдэг оюутнууд, сурагчид зөндөө байдаг. Тэгэхээр ер нь бол нөгөө ерөнхий боловсролын сургуульд энэ мэтчлэн хичээлүүдийг их оруулна гэдэг. За нэг ялангуяа яг амьдрал руу ороод явж байгаа, алдаа онооны яг дэнсэн дээр явж байгаа, үерхэл хайр дурлалд магадгүй одоо зүрхээс ичүүлэх гэж байгаа, амьдралд нь хар тол болж үлдэх гэж байгаа. Яг энэ оюутан сурагчдад зориулсан энэ талын мэдлэг боловсролыг олгодог хөтөлбөрүүдийг ахиухан нэвтрүүлнэ гэдэг бол өөрөө их чухлаа гэдгийг судлаач хүнийхээ зүгээс би харж явдаг. За нөгөө нэг сургуулиудын нөгөө багш нарын урилгаар, захирлуудын урилгаар оюутнуудад очиод яг энэ талын ингээд хичээлийг заахаар ер нь бол хэр баргийн хүмүүсийн одоо лекцэн дээр уцаараа тоглодог, оролддог. За нөгөө талдаа унтдаг. Тэгтэл таны хичээл ингээд сэргээж байна. Яг ингээд хэрэгтэй зүйлийг ярьж байна. Надад хамаатай зүйлийг ярьж байна. Зарим үед одоо миний бүр ингээд бодож явдаг өвдсөн тэр өвдөлттэй эсүүдийг хүртэл ярьж байна. Тэгээд энэ бол өөр их чухал юм байна гэдэг зүйлийг хэлдэг. Тэгэхээр одоо хүн болгон одоо сургууль мөржүүлэх Сухомлевский хэлсэнчлэн хүн болгон математикч алах албагүй ч гэсэн хүн болгон эцэг болно. Хизээ нэгэн цагт хэн нэгэн бүсгүй нөхөр болно. Хизээ нэгэн цагт хэн нэгэн бүсгүй эхнэр болно. Яг энэ үед гал голомтоо ариунаараа сайхан аваад явах, хин хиндээ үнэнчээр хандах, гэр бүлийнхээ амьдралыг
зуцлуулахыг хүсдэг, салахын төс болсон ийм хэврэг харилцаатай гэр бүлийг биш. Харин би энэ хүнтэй учирсандаа үнэхээр их баярлаж явдаг. Энэ бол миний амьдралаас олж авсан хамгийн баяр багталтай хүн гэд хин нэрэ бахархаад сууж явах тийм үн цэнтэй үүрэг хариуцлагатай сайхан гэр бүлийг үүсгэхийн тулд яа харахгүй яг энэ цагийн залуучуудыг яг энэ гэрэлтэнд бэлтгэн гэдэг амьдралын зөв чиглэл рүү зааж өгнө гэдэг өөр их чухал байдаг. Харамсалтай яриа хөрөнүүд, харамсалтай зүйлүүдийг бол одоо олон хүний амнаас олон зүйлээс одоо ингээд сурж исэн, харж исэн, сонсч исэн. Зүгээр нэг жишээ ярихад гэр бүлтэй болно гэдэг амархан, хүүхэд том болно гэдэг амархан гэдэг зүйлийг нэг барилгын салбарт ажилладаг, нэг нөлөө бүхий ах, нэг жижигхэн одоо амьдралд хөл дөнгөж тавьж байгаа туслах маягийн тим нэг ажилтнанд ярьж ирсэн. Тэгээ энэ чинээс ингээ харахад тэр хүн юу гэж ярьж байна вэ гэхээр хүүхдтэй болно гэдэг чинь үнэхээр амархан. Нэг арх уугаад яваад ирэх чинь хүүхд чинь хилд орцсон байдیں۔ Нэг арх уугаад яваад ирэх чинь хүүхд чинь хөлд орцсон байдیں۔ Тэгэл хүүхд бол үнэхээр ингээд нэг гарч ирлээл бол ингээд томорчдөг гэдэг юм ийм. Тэг яриад сууж исэн л та. Энэ бол үнэхээр нөгөө эмгэнэлтэй дүр зэрэг байхгүй. Энийг тэр сонсож байгаа хүүгийн хувьд ч гэсэн энийг ярьж байгаа эр хүний хувьд ч гэсэн гэр бүлийг ийм үнд цэнэггүй, ийм үүрэг хариуцлагагүй, ийм төдийхнэр зөргөлн бодно гэдэг бол өөрөө байж болохгүй зүйлээ. Тэрний ард яах юм? Нөгөө хүүхдээ хараад сууж байгаа эмэгтэй чинь гомдолтой нөхрөө хүлээсэн, үгэлсэн, шаналсан байдалтай байх уу. Тэгэхээр энэ бүхнийг бодож үзсэн ч гэсэн яа харахгүй энэ үнэн ч амьдралыг бий болгохын тулд өнөөдөр бид нэр өөрсдөө үн цэнтэй мэдээллийг яг шинжлэх ухааны үндэстэй зөв мэдээллийг хүртэж үүнийхээ дагуу амьдардаг байх гэдэг энэ талыг барина гэдэг өөрөө чухал байна гэж төгсгөлд нь хэлье. За цаг маань дуусч ярьж итэл. Харин тэгсэн. Судалгаа 71 нэвтрүүлэг өнөөдөр чухал сэдвээр ярьлаа. Тэгээд маргааш бас 11 цаг 5 минутаас хүрнэ. Маргаашийн дугаартай та бас хамт байгаарай. Тэр баяртай. Өнөөдөр хамт байсан бүхий л хүмүүстээ баярлалаа. Таны амьдралд тулгарч байгаа асуудал ганц таны асуудал биш. Харин ойлголтын, хандлагын, заримдаа нийгмийн алдааны үр дагавар байж болно. Судалгаа 71 нэвтрүүлэг сэтгүүлч судлаач хамтдаа баримт судалгаа бодит кейсээр тулгуурлан нийгэмд тулгамдсан асуудлыг задлан шинжилж зөв онцлон шийдэл рүү хөтлөнө. Даваагаас баасан гараг бүр 12 цаг 5 минутаас гэр бүлийн радио 104.5, 84.5 долгион болон гэр бүлийн радио 104.5 пэйж хуудасаар хүрч байна.